Мэдээ үргэлжилж байна. Сайн тархины 1 мг-д 10 сая ашигтай бактери агуулгадагдвал пробиотикоор баялаг, эрүүл мэндэд ач тустай. Тиймээс гидсний гөрөлзөх хөдөлгөөнийг сайжруулахын тулд заавал хүнсний нэмэлт бүтээтгүн хэрэглэх шаардлагагүй. Харин тогтмол тараг уух нь зохимжтой гэдгийг мэргэжлийн хоол зүйч онцолж байна. Хялбар хэрэглээг энгийн аргаар үндэсний үйлдвэрлэгч Apo Dairy компани бүтээтгүнээс авах боломжтой юм. Тарагны ашигтай бактерийг тоолсон шинжилгээний хариуг харж байна. 1 мл-т 10 сая гэдэг нь бол яг хүнийг хэрэглэх ёстой дундаж тоо гэж үзэж болно. Манай тарагны дунджаар хөрөнгөөсөө шалтгаалаад 1 мл тарагнд 10-100 саяас 1 тэрбум ашигтай бактери байдаг. 200 м тараг уулаа гэж бодоход 200 10 сая дүрчээр нэг хүн өдөрт 2 тэрбум ашигтай бактери авчиж байна гэсэн үг. Хамгийн биднэрт хялбархан, ойрхон бас эдийн засгийн хувьд ч гэсэн боломжтой хэрэглэж боломжтой юм бол тараг байгаа даа. Тэгэхээр таргийг бол бид нэр өдөрт жишээ нь 4 аяга сүүц цагаа эдээ хэрэглэх ёстой гэж зөвлөмж байгаа даа. Тэгэхээр тэрний тал нь 2 аяга ч юм уу дараа жил 1 аяга тараг ууж яана гэдэг бол бидний эрүүл мэндэд л тустай. Apo Dairy компани үйлдвэрлэсэн сайн таргийг үнэний сүгээр бүрсэн байдаг тул ходоод гидсний үйл ажиллагааг дэмжих ашигтай бактери пробиотикоор баялаг орц найрлагатай байдаг. Тиймээс хүнсэндээ таргийг тогтмол хэрэглэвэл хоол боловсруулалт сайжирч дархлаагаа хялбар аргаар дэмжих боломжтой. Сайн брэнд маань Apo Dairy компаниг анх үүсгэн байгуулалтад эхлээд үйлдвэрлэж ирсэн буюу 2014 оноос үйлдвэрлэлээ анх эхэлсэн. Одоо яг Экодийн сав дахь төрөл дээр болохоор 10 нэр төрлөөрөө Edobox авалгаатай 4 нэр төрлөөр гэдэг 14 нэр төрлийн нэр төрлөөр савлагдж байна. Тэгээ хэрэглэгчдийнхаа гар дээр одоо очиж байгаа. За өдрийн хэмжээнд бол манайх нийт нэг 24-өөс 30 тонн таргийг үйлдвэрлээд тэгээ хэрэглэгчдийнхаа гар дээр ширнээр нь буюу фреш байдлаар хүргэж байгаа. Монгол орны уур амьсгалаас шалтгаалж жимс ногоог шинэхэн байдлаар нь хэрэглэх боломж хангалттай бус хэмжээнд байдаг. Харин сайн тархины орцонд олон төрлийн жимс ногоо багтдаг учраас өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой. Мөн уургийн, кальцийн, амин дэмийн, уустаг эслэгийн чухал их үүсвэр болдог. За үүнээс гадна сайн тархины бүтцэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цэвэр өсгөврийн хөрөнгийг ашигладаг гэдгээрээ давуу тал онцлогтой.